Япон, Хятад, Америк, Солонгос гэд дэлхийн улс орнуудын болон манай улсад ч соёлын ялгаа бий. Жишээлбэл энэтхэг үндэсний хувцас, Монгол дээл, Хятад үндэсний шулуун загвартай дээл мэт хувцас, хулсан малгай, цээжний өмсгөл гэх мэт төрөл бүрийн хувцас байдаг. Мөн халуун ногоотой янз бүрийн солонгос хоол гэх мэт сонин содон амттай орон орны үндэсний хоол гэж байдаг. Түүнчлэн буддаа, муслим, христ гэх мэт шашин шүтлгийн хувьд ч ялгаатай байдаг. Сонсголгүй хүмүүс хэсэг бүлгээрээ дохионы хэлээр ярихдаа хагас тойрог хэлбэрээр суун, бие биенээ гараараа даллан дуудаж, хүн бүрийн анхаарлыг төвлөрүүлэн дохионы хэлээр харилцдаг. Сонсголтой хүмүүсийн хувьд заавал ярьж буй хүн рүү харах шаардлагагүй байдаг бөгөөд өөр зүйл хийнгээ сонирын эрхтнэрээ дамжуулан альваг сонсож хүртдэг соёлтой гэдгээрээ ялгаатай. Сонсголтой хүн чанга хашгирахад цочиж аяархан байлдаа хэмээн хүмүүс дургуутдагдээ. Гэтэл сонсголгүй хүнийг гараараа айхтар хүчтэй даллаад цохиж дуудвал мөн л адил цочно. Тиймээс мөрөн дээр нь аяар товшиж дуудаад дохионы хэлээр ярих нь зүйтэй. Сонсголтой хүн харанхуйд ч гэсэн ямар нэгэн саадгүйгээр хэн нэгэнтэй харилцаж ярьж буй зүйлийг нь сонсоод суух боломжтой. Сонсголгүй хүний харилцах орчинд гэрэлтэй, хүний дохиж буйг харах боломжтой байх нь сонсголгүй хүний соёлын зайлшгүй нэг хэсэг мөн. Сонсголтой хүн ам дотроос сул бүдэг бадаг дуугарч бусдад хандаж ярил сонсож буй нөгөө хүмүүст ойлгомжгүй байна. Тод чанга дуугаар ярихад ойлгогддог шиг сонсголгүй хүн энүүхэн тэндээ урдаа дохиод байвал юу гэж илэрхийлж байгаа нь тодорхой харагдахгүй. Тийм учраас далайцтай дохиох хэрэгцээтэй байдаг гэх ялгаанууд бий. Бас өөр нэгэн ялгаа нь нилээн ууралчихсан өнгө аястай чанга ярьж байгаа хүний ярианы хэм маягийг нь сонсголтой хүн сонсоод ялгаж мэддэг. Тийм бол сонсголгүй хүн дуу хоолойны хүчтэй эсвэл сул байгааг үнэхээр сонсож мэдэхгүй шүү дээ. Тэгвэл тэр дуу хоолойны өнгийг дохионы хэлэнд нүүрний хувирал, өгөн бус илэрхийлэлээр илэрхийлэх ба маш хүчтэй ууртаа дохиход тухайн хүнийг нилээн ууртаа байгааг эсвэл баяртай байгааг илт ажиглаад л мэдчихнэ. Соёлын хувьд ийм ялгаа байна. Сонсголтой хүмүүс үг хэлж байгаа хүнд хандаж алга ташдаг. Одоо намайг хараарай. Араас ингэж харагдана. Алга ташиж буй уг чимээг сонсголтой хүмүүс шууд л сонсно. Яг ингээд алга ташгаар сонсголгүй хүн таныг алга ташиж буй эсхийг сонсохгүй тул мэдэхгүй өнгөрөх нь тодорхой. За тэгвэл сонсголгүй хүмүүс яадаг вэ гэвэл гараараа ингэж хөдөлгөн баяр хүргэдэг. Ийхүү сонсголгүй хүмүүс баяр хүргэж байгааг мэдээд бусдад даган баяр хүргэж гараа хөдлөгдөг гих соёлын ялгаатай байна. Сонсголгүй хүмүүсийн дунд сонсголын түвшин, хэл ярианы чадварын хувьд өөр хоорондоо ялгаатай байдаг. Энэ талаар та бүхэндээ ярив. Багаасаа аман ярианы хэлээр ярьж өссөн сонсголтой хүн амаараа ярьж чадаад байгаа хэрнээ амьдралын явцад гинт сонсгол нь буурч сонсох чадвараа бүрэн алдаж яахаа мэдэхгүй тохиолдол гардаг. Ийм тохиолдолд хамгийн тохиромжтой арга бол дохионы хэлийг сургах явдал юм. Хэл яриа нь хэвийн хэрнээ бусдын амаараа ярьж буй зүйлийг сонсож чадахгүй байна гэдэг хэцүү учир дохионы хэлний хэлмэрч орчуулагчаар дамжуулан юу ярьж байгааг нь харааны хүртгүүгээрээ хүртэж ойлгож өөрөө амаараа шууд ярьж харилцах боломжтой юм. Сонсголтой хүн хэлэх гэсэн зүйлээ компьютер юм уу цаас ашиглан бичиж ойлгуулж болно. Түүнчлэн сонсголон сайн хэрнээ амаараа ярих чадваргүй хүн байна. Тийм хүн дохионы хэлээр өөрийгөө илэрхийлэхээс өөр аргагүй. Түүнчлэн бичгийн хэлийг ашиглаж харилцсан ч болно. Хүн бол дохионы хэлээр л харилцана. Сонсголгүй хүн өөрийн их хэлээ буюу дохионы хэлийг хэрэглэн өсөж ториндог онцлогтой. Бас нэг чихэн сонсдог, нөгөө чихэн сонсдоггүй хүний хувьд ярьж буй хүнтэйгээ ойр зайд зогсож харилцах ба тухайн ярьж буй хүн нь баг зэрэг чанга дуугаар ярьснаар хоорондоо ойлголцож болдог гэх мэт өөр өөрийн гисэн онцлог хэрэгцээтэй хүмүүс байдаг. Сул сонсголтой хүний хувьд үл ялэг сонсож ярих ба чадрын хувьд өөр түвшинтэй байдаг ч дохионы хэл болон аман ярианы хэлийг хослуулан хэрэглэж болдог.